За үчимэнд хүн орж ирж байна. За үчимэнд за замд явж байна. Нэг лайв хусаат яа. Эрдэнтийн 50 жилийг зорио явж байна. Надаас үссэн шаажих шиг байна. Сэтгэл хөдлөө явчлаа. Би ч бас Эрдэнттэй нэг жоохон хэсэг хугацаанд ажиллаж исэн ухаантай Эрдэнэт үйлдвэрт. Тэг нэг цэхийн орлогч байлаа хөрхий. За тэгээд одоо өнөөдөр чинь нэг өглөөрт гарах гэсэн амжсангүй. Золтой баримтлаганд явахаа алдлаа. Нөгөө Шангрила дээр нөгөө нэг лайв хийж хагаад хөрхий нэг муу Эрдэнтийн ах хөг ингээд ягаад тавьчихсан штэ. Тэр чинь нөгөө хүний бие талдсан гэдэг хөрхий тэр хуулийн дагуу тэр миний буруулдах тий. Тэгм ах хөгтэйгээ нэг уулзъя бас нэг лайв хийе. За тэгээд Эрдэнэт үйлдвэрийнхээ одоо Ахмад ажилчтай уулзъя. Тэгээд тэд нартай баярын мэндчилгээ хүргэе. За тэгээд одоо Эрдэнэт хотынхоо хөгжил сэтгэлтийг харуулъя. Ярил их юм байна даа хөрхий. За өнөөдөр харин ингээ хараад байсан чинь та бүхэнд харуулъя. Оп. За ийм юм болж байна байж байгаарай. Амар завтай танк нөө юу гэнэ. Энийг хинээс нь тавиад тий да. Суп. За нэг ваахан жагсаалт нэг шүүд эндэрсээр суучаал энэ морисэр гүйцэтгэх авгаа. За энэ хүний найдлаа гэдэг нэг тохироотой бацсан байна. Яатлууд. За манай бро шааж байна. Манай ижимаа шааж байна. За өсгөлийн мөнгө батар шааж байна. Ёнтко шааж шиг байна гэл. За ийм хүмүүс эндэрч суучиж. За дахиад энэ нөгөө гамбат хоруулсан байна зурагчин. За зариг дээр юу явж байна? За зариг дээр манай тэгээ манай бро шаачин. Эпэ бро Эрдэнэтэд очсон яаж байна? Миний бро ч бараг Эрдэнэтийг байгуулад өгнүүлсэн шиг өнөөдөр бас гоё авч ийлээ шүү. Яриа мэрэ баслаа. За манай Женко бро Эрдэнэтээ сонгогдсон. Яа. Да бүгд эндэр дээр заларсан амар шааж байна да гэж. Кап. За эдгээр очсон багт би юу дутах уу тийм ээ? Надаас уснаа чиж. Нөгөө буянгийн жага борооч хүрл очсон шааж. Нөгөө гүнэ бороо цаанаас хүрээд ирэх үедээ. Гүнэ чинь бас Эрдэнэтээс нэр дэвчин газар авахгүй жазах царайлаад зайлцгаа гэдээсэн. Авгаа нэр дэвчижсэн шүү дээ. Авгаа нөхрийн намын нөгөө гүнэгийн авгаа. Тэ? Засч авсан ямар авгаа вүлээ? Азаа вүлээ. Дэвчижсэн. Тэгээ тэр мөр одоо очиж бодвол очихгүй л гэдэг. За тэгээ гişүүдийн тоол замбраа алгуу тий. За манай бөхчүүд бол бүгд очсон. Ер нь бол тэгээд улсын баг наадан болж явах шиг байна. Аргагүй л дээ. Эрдэнэт үйлдвэр чинь цагтаа Монгол улсын төсвийн 70% дангаараа бүрдүүлдэг байсан. Эрдэнэт үйлдвэр гэдэг. За Эрдэнэт үйлдвэрээс олон хулгайч нар бас Монгол улсын алдартай тэрбумтнууд бас л даа бас. Агуу сайлын үнэ. Хулгайчууд хулгай хэлгээ дагтал тэгэл ерөөсө тэжээгээл Монголыг. Эрдэнэт бол агуу үйлдвэр. За Эрдэнэт үйлдвэрээр нэг оръё. Эрдэнэтийн ахмадуудад нэг баярын мэндчилгээ төвшүүлье. За тэгээд энэ жижиг нам мамын гачин гарууд очсон бас сонгуул шаагаад яваад ах шиг байна. Наадуулдаа хөлөгтүүлж болохгүй шүү гэд бас тэ сануулъя. Манай Эрдэнэтийн чинь бол айгүй гой сонголт хийдэг. Нам харахгүйгээр зүгээр л бие даасан хүмүүсийг очиж сонгочдөг. Тийм талаас одоо илгээлтийн эз дээрээ 50 жилийн өмнө Эрдэнэтийн шавыг тавьж ийсэн. Анх одоо Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулж ийсэн юм аа. За тэгээ олон хүндтэй ч очсон шааж явах шиг байна. Манай жагаа ах яах вэ? Галтуур эзэн нөгөө нэг хэдэн MB техник юу лээ? Дээр үед нөгөө Монголоос залин шааж хагаад хэдэн одоо аппаратур хөгжимтэй. Тэрийг бодвол манай намайг төрөөсөл балкад би ажил алга гэж шааж байгаа. Удлаа гоцсон бүлтэрсэн шааж л.
Тэ баахан гарууд очсон гэн тэнд очиж жоохон гоё наадамдаат тийм ээ. Замдаа явж байна. Тэ. За одоо Эрдэнэ үйлдвэр чинь 100% бас Монголын мэдлэг ирсэн шүү дээ тийм ээ. Манай Эрдэнэ үйлдвэр 100-ны мандлай бүтээн байгуулалт Эрдэнэ үйлдвэр гэж агуу үйлдвэр л дээ. Намайг ажиллаж байгаа 6,000 ажилчин байсан. Одоогоор бол нэг 7,000 гаруй ажиллаж байгаа. Яг ажил хийдэг нь бол нэг 4-5,000. За үлдэгдэл 2,000 нь бол гэмдэрэгц дээр нэг хийцгүй гарууд байдаг ш. Би нэг очиж лайвд харуулж ирсэн те. За Эрдэнэ үйлдвэр нэг боловсон хүчний хувьд тийм байна. За тэгээд одоо нэг Эрдэнэ үйлдвэрийн үе захирлуудаа өрөө байлгүй. За мөн эпигийн үед томилогдчихсэн нөгөө мө даваа цэрэн чин тухайн үед их хаан байсан. Зайлвал шорон шаацсан да. За Эрдэнэтээс нөгөө агуу нөгөө Эрдэнэтийн ямар юм блэ нэг үйлдвэр барьсан цагаангаа очиж eenэгүй бас хажууд нь засгийн баяжууд угаагаа шаацсан цагаан төгсөн гэд манай даваа цэрэн чин шорон шаацсан шүү дээ. Даваа цэрэн захирал. За хажууд нь дээр үд чин даваа самбуугаад нэг улаан угааг ойлгож юм очиж ирсэн. Хагартлаа байж сарын дараа виртуараа нэраагаад уцаагаа гулаад байсан. Тэр мөр очичгүй ер нь их олон гар очиж юмсан магадгүй. Эпэ бороо дээр очив. Эпэ бороо болсон болоогүй сэтгүүснэрт яриа өгж байгаа хоёлаа нэг халц авъя л да. Халц шаая л да дөө. Би ч ер нь төгдөрөхгүй төрөхгүй асан штэ. Та ч бас өнөөдөр цоглог төрөхгүй шааж идэв штэ бас бороо. Тухайн үед их хурлын эндэр дээрээс би сайлын үнэн дууссан хэрэгцсэн гэдэг чинь гадаадынхаа авчихваа гэд үргэлэг хийжсэн гинэ. Манай хүн бол үнэн супер шаачин саярс босон сууга аргагүй нэг уран илтгэх юм да. Фанаал гэж тоо нэг 100-ны мандлаа фанаалч очсон явж их шиг байна да. Би нэг лайвнд эбэ борог оруулъя гэж боддог. Ерөөсөө миний ам үгнээс одоо надаас одоо тэ фанааланд орохгүй надаас айхгүй бол одоо миний лайвнд ороход учиртай хүн л дээ. Манай эбэ бороо Эрдэнэт очиж чадвал барайд авъя мөн үү? За Женко бороо бас нэг барьж явах гээд үзье. За бо ингэж ягааг ч яах вэ? Би нэг барьж яваад дэрүүгэнд дэгцэн. За. Одоо сурахгүй энэ хурган жагсаалтаар орсон улс төрчд очичээ. Батлууд чи ингэж байгаа юм биш үү? Дундуур нь эрхийн уруу орлоо. Салавч мөн үү? Ингэж минжилж бараалаа. Ард түмэндээ гоо ингэх хэрэгтэй байхгүй. Сайн байна уу гэл. Эрдэнэтийн эзэн шиг шааж байна. Оп гэл. Батлууд тэгээд өөдгөө улгаач юм аавс. Батлуудаа чи намайг Хөхөтөд ерөнхий консул байхад Эрдэнэтийн намын нэг 45 нөхдөдтэй гахаа ногоо шиг идэж угаал явсан. Надад нэг урилга явуулчихад яах вэ те? Гэхдээ яах вэ бас нэг очиод наа чи орц дээр очиод алингаа алдаад тэр үед нэг аймгийн засаг дарга гэл нэрш мэдэн шít. Тэ? Би одоо тэр үед чи одоо нам харгалцахгүй улс төлөөлж байгаа хүн Монгол улсаас ирж байгаа аль намын хэмпгөөч байсан ёстой хаагураа гарсныг хоололж урдуураа гарсныг ундаалж билээ. Ээж ишгэ. Манай ээж чи тийм хүн шүү дээ. Тэр зан надад өвлөглөөд ирсэн. Батлууд бол нэрээ одоо гомдмаар юм а. Энэ улгаачийг би одоо сайд боллоо гişүн боллоо гэд юу ч хуугаагүй. Засаг дарга багт нь юу ч хуугаагүй. Гэхдээ яг одоо мөөгийн нэг очиороо те манай Эрдэнэтийн яг 50 жил болж байна гэд. Батлууд чи Эрдэнэтийн шүү дээ. Харангаагаас нам дагж ирж байгаа нэг хэцүү улгаач Эрдэнэтэд ажилд орно гэж байгаа л тэгэл гологдоод шалгалт өгөө тэнцэхгүй тэгэл тухайн үед ардын намд ороод нэг үүр мүрд балкад дарагч шааж байгаа л тэгэл ардын намд голохгүй авч ирсэн Эрдэнэтэй. Тэгэл дарга нарын зүг барьж байгаа л нөгөө дарга нар ардаас нь гутгалаад төгжилтэл тэгэл өөрөө засаг болцсон байхгүй юу. Тухайн үед чинь нөгөө арангаах чинь Гокийн ганц зэрэг Эрдэнэтийн дарга байлаа. Тух цагтаа бас хаан байсан шүү дээ. Ганц зэрэг байна уу? Бас ганц зэргийг очиж бас нэг лайвнд оруулдаг ч юм уу те. Гоки те чим цэрэнгийн ганц зэрэг гэж. Тэгээ даваа цэрэнгийн урдлын захирал байсан юм. Ганц зэрэгүүд өгөн даваа цэрэнтэй колон болцод явж явах ёстой. Хүн шүү дээ. Эрдэнэт үйлдвэрийн чинь наадах чинь юу лээ? 100 хэдэн сая долларын өрийг авчаа шаацсан хүн шүү дээ. Стандарт Африкт авчаад тушаацсан банкнд байна уу шүү. Байна уу? Хөгсөнд лайв хийж байна. Иркүст авчихаа. Гөгсөн замд явж байна. Чи нөгөө пэйжээр хийж байна. Чи над руу явуулаад тагцаа. Шилэн цагаа залгаж байна. За. Хамт орчих гэн. Би ингээд Эрдэнэт тэр очихор хөө намаа гэж одоо шөнөх 5К хүн үзэж байна. Хүлээж шүү Эрдэнэтийн ахын дүүс маань. Болсон болоогүй сурахгүй одоо тэр хүн намынхын чинэд очсон том шааж иргэн. Хүний нэр барьсан хандагийн намынхан. Хүний нэр барьсан хандаа чи Эрдэнэтэд бэж шахацсан шүү дээ.
Нөгөөх нь очсон баруун солгойг хулгай хийж гисэн голгаач. Эрдэнтийн 50 жилээр бол эрг 50 жил хулгайчгүй эрдэнэт үйлдвэр байх хэвээр мөн үү? Би чинь бас нэг мэдлэгээ төвшүүлсэн өдөр бас харуулаад юм жоохон давхцаад байгаа учраас дээр дор оруулж ярьж магадгүй шүү. Хальт нэг зам зур лайв хийгээд ингээ хөлдлөг гэлтрий шинж ингээ гэлтрэхэд нэг очих байх тийм ээ. За би нэг зураг харуул энэ хараа. Би нэг мэдлэгээ төвшүүлсэн байгаа. Та бүхэнд харуулъя. Миний лайвэргүй аюугаар харуулъя. Энэ байна хараа. За энэ бол шүү дээ. Эрдэнэт үйлдвэрийн 35 жилийн Эрдэнэтийн анхан дүүстэй түүх 50 жилийн он баярын минь төргий. Эрдэнэт үйлдвэрийн 35 жилийн од Эрдэнэтийн оригинал зүлэг ногоон дэвжээндээ 3-5 он цол дуудуулахад гарч явлаа. 2013 оны 8 сар гэд одоогоос 13 жилийн өмнө тийм үү? За 3-5 гэдгийг яаж батлахгүйгээр энэ байна. Улсын гарцах саран зөвхт мандлайлж билээ. Барууны магна. Зүүнний магна. За залуу хөх даваагийн мөнгө кредитийн зогсож байна. Тэгэхэд чинь одоо Булганы хангалын Ганбаатар Арслангийн аймаг дөрвөлсэн Булганы хангалын Ганбаатар Арслангийн аманд гарч байна да. 2-5-нд бол аймгийн ачин ахыг 40-д тэр үед би 33 настай яс үзээд найраг өгөр шудраг давж ийсэн. Тэр үед Эрдэнэтийн зүйлэг ийм ориг зүйлэг байгалийн зүйлэг яа. Хараа тухайд Эрдэнэтийн 35 жил мөн үү? Хөдөлмөрийн гавьяаны улаан төгөө одонд Эрдэнэт үйлдвэр гээд 35 гээд энэ хулдаас ногод энэ ногооноор энэ 35 гээд хараа. За ингээд Эрдэнэтийн энэ сайхан зингэлт хүрээлэн шүү дээ. Эрдэнэт үйлдвэрийн төсвөр барьж байсан юм аа. Энэ сайхан зүлэг ногоон дэвжэн дээр зодголж байлаа шүү дээ. За би ингээд мэнчилгээ дэвшүүлсэн байгаа шүү. За хойш одоо Эрдэнэт гэснээс Эрдэнэт үйлдвэр чинь 100% Монгол улсын болсон. 100%. Өдөөд бол байна шүү дээ. Орос ахнаар энэ дээр суудсан шааж идэг байсан. Намайг Эрдэнэт үйлдвэрийн 35 жилийн ойгоор зодглоод барилдахад Орос ахнаар энэ дэрийг эзэлдэг байсан. Тэ. Одоо 100% Монголын эзэмшилд ирсэн. Энэ бол Эрдэнэт хот үүсгэн байгуулагдсны бас томоохон баярын нэг. Ягарахгүй мөн. Томоохон баяр, томоохон үйл явдлын нэг. За муу сайн чи эний чинь бас манай арчилснаа авцарсан шүү дээ. Нөгөө муу хэлээд өгдөг сахал эрдэмлэгч авцарсан. Тэр муугаа өрснөө зайлвал. Тэр муу хаана явдсан бол нөгөө хэдэн гүйцэтгэх захирлууд нэгэд хэдэн бацаануудаа өрснөө. Хий ингэлээ тэр чинь орхон билүү. Нямд өрчи эзнээ хараад үхийг шагаад байдаг. Тэр мэрийг өрснөө өрх яа. Тэ? Тэ одоо чи ингэлээ орхоны дараа чи пөрв төвшин билүү. Нөгөө пөрв төвшин мөнгөсөн бацаануудыг өрснөө. Тэр ч бас би бол тэднийг бас зэв бацаанууд гэж бодоод байгаа. Хойноос очиод Путиныг фанаалтаад мөнгөний төлөөд тэгээ хаваад ирсэн. За яг хөө сүлдүүл яг хөө Монгол улстай өгцөн Эрдэнэт үйлдвэр 100% Монголын эмч болсон. Коронавигоор Эрдэнэт үйлдвэр 100% монголчуудын одоо ямар ч байсан Улаанбаатарчуудын дулаан захиргааны үнийг төлсөн гэсэн үг бидний өмнөөс. Эрдэнэт бол агуу сайлын үнэ. Манай ЭП прочин сайлын үнэ сүүн ширхцэн гэж яасан. Өнөөдөр тухайн үед нөгөө Оросын үргэлэг магадгүй Хятад авчих байсан, Казахстанууд авчих байсан гэд ЭП бороо бас фанаал гой цоглог өнгөлөг шааж идэв шүү манай ЭП бороо. Тэр яриа нь бол үнэхээр өнгөлөг шааж. ЭП-тэй би л нэг тулнаа. Надаас бас энэ бол зүгээр цэцгэлүүлээл жигэн хошгруулаад гарах юм байлээ. Би нэг хошгруулах нь харна. ЭП бороо болсон болоогүй сайтуудад мөнгө төлж орж явахаар тавилттай асуулт өгж явахаар тэ бро миний лавер шаагаач хоёлаа нэг халт сайхан шаа бро. Тэ за юм байна да. За би ингээд замдаа явж байна. Маргааш өглөө Эрдэнэтэд очсон нөгөө хулхны байхангаа повчин гарууд тэднэрээсээ яриа авъя. Би чинь Баянгар аймгийнхаа 80 жилд очиж бас яриа авч явж байгаад мүү Баццэг анагийнхаа нөхөрд базуулаад алуулангаа алдсан шүү дээ. Нөгөө чи ядж байгаад бүх. За маргааш одоо ямар ч байсан найдвартай юм билгүй. Утсан мик авцсан тийм байлаа. Тэр юм зааны вайрс микүүд худлаа юм биш шүү. Утсан микцэг авцсан, дээл мэлээ авцсан, хөөрг мөрг авцсан гоё явж байгаа шүү. Эрдэнэтийн хахан дүүсийг хөндлөн. Тэ та нартай хайртай. Миний найзууд Эрдэнэтэд их байна. Тэ миний хадмууд бас Эрдэнэтэд байна. Бац хотууд бас байна. Тэ миний дүүнэр байна. Тэ ах нар байна. Эрдэнэт чи орхи одоо манай Монгол улсын тодмонлоо яж одоо Даримагийн Чулуунбат мах маань байж байна.
Түүний ах Даримагийн жаргал гэдэг одоо манлаа байж тий. Чукахыг одоо Бат Эрдэнэ гэдэг энэ жил алдарт болох гэж чадсангүй л та манай Бат жаргал тий. Бат жаргал дүүнэр байна. Би хариул Эрдэнэт зөндөө миний танилуд байна. За манай Баянгар аймгийнх бол битүү байгаа. Нутгийнхэн битүүлтэй ер нь тий. За Эрдэнэтийн 50 жил би очиж явнаа. Би юу дутах вэ? Дарга нараа зөвлөг гордохгүй. Ахан дүүс минь та нарыгаа зориод очиж байгаа нь миний том бэлэг гэж бодож байна. Та нар минь те надтайгаа очиж сайхан хөөрөг зөрүүлэхэд та нар над том урилгатай ялгаагүй шүү. За юм байна. Маргааш Эрдэнэт хоттой уулзцгаая. Монгол улсын одоо томоохон хот Улаанбаатар хотын дараа орох 2 дугаар том хот Эрдэнэт хот. Эрдэнэт хотынхон түүхт 50 жилийн очихоор лайв асааж үнэгүй сурчилж өгөхөөр Монголын ард түмэнд баахан сайтууд очсон байгаа юм лээ. Тавилттай нэвтрүүлэг шаагаад тэднэрт мөнгө өгж байгаа намайг үнэгүй өрчихгүй. Тэгтээ би гомдохгүй хамаагүй. Сэтгэлээрээ очино. Эрдэнэтийн ахын дүүстээр очихгүй бол гомд нь өрхий. Хэдэн хулгайч нараас юу дутах уу? Хэдэн шоучин попчтоос юу дутах уу? Тэ бистэ. За юм байна. За маргааш уулзцгаая. Эрдэнэтийн ахын дүүсээ маргааш төв тэнгэл дэвтэр яваад очив. Тэр зоригт гэлөө бодлоотой нөгөө гүгэлтэй. Засаг бүрөө ахын дөө. Ахтаа нэг өрлөх заа явах, орилго авах. Мөгийн ах чи ирнэ энэ дэр дээр би нэг суухгүй. Энэ дэр дээрээс яриа аавна. Гас. Баян онгортой ингэдэг шиг юм болохгүй шүү дээ. Би баян онгорт зүгээр л яриа аваа явж ирсэн шүү дээ. Тэн дэр дээр байгаа нөгөө дарга нараас яриа авъя. Үзэгс дунд орж ярна, гараа яриа аавна, хөөрөг зөрүүлнэ мөн үү? Тийм байна. За маргааш очино. Маргааш уулзцгаая. Шүнжингээр гэлдэрхэд өглөө очих байгаа те. Замдаа болохгүй бол энэ хөдөл авцсан он чи тийм үү? Тэгээ. За тэр хоёртай машин дотроо ингээд замдаа лайв хийлээ. Уг нь өглөө эрт гарыг саймдсангүй юм. Ээж аваагаа бас манай ээжийн Баян сумын түүхт 80 жил явуулж байгаа юм. Баянгар аймгийн Баян сумын. Манай нөгөө Зогтбаатар гишүүн. Тэгээ тэндээ сонгогдсон. Ээж авааг аваа явсан. Тэгээ би энэ чанаас ингээд бас Эрдэнэтийн ахын дүүсгээд ингээд бас очиж явнаа. Тэгээ та нарын төлөө зүтгэнэ. Тэ. Одоо Эрдэнэт үйлдвэрийг хулгайчгүй үйлдвэр болгоно. За хин нэгний захиалгаар улс төрчдийн гар хүлээлээр ирээл Эрдэнэтээс баяжаал явдаг. Хулгай игээл явдаг. Тэ. Яг Эрдэнэттэй амьдэрдэг. Тийм үү? Манай найзууд шиг бор зүрхээр ажилдаг тийм хүмүүсийг Эрдэнэтийн толгойд гаргахын төлөө би зүтгэл гэж амлаа. Энэ бол том бэлэг гэж бодож байна. Өнөөдөр боддоо их сургууль төгссөн дүүнэр Эрдэнэтэд хар ажил хийж байна. Техникийн ажил хийж байна. Тэгсэн дарга нарын цонх баригчнэр гендраксд нууц амаргууд нь зүгээр худлаа гуцаал, тамхи тотаал, копицаа зөөгөл том шаагаал явж байгаа. Хийцгүй. Тэ. Цагтаа бас Эрдэнэт үйлдвэрч боддоо ЭП броштой. Эрдэнэтийн захирлыг тавиал өөрийнхөө найз Батуйгийн төрсөн дүүгийн санхүү албаны дарга Батчаргал сайхан гэдэг нэг туранхай шар үгэн байсан чи санхүү албаны дарга бол зүгээр уулмол сонгрол ярвага шас. Тэр Батуйгийн бас нэг ахын энэ Бат юм билээ. Тийм. Батуйгийн нэг ах нь юм билээ. Туучи. Тэрний ах нь Батуйч үлээ. Тэрийг Гокин Москвад төлөөлөгчийн газрын дараагаар тавьж ялаа. Ярил зөндөө юм байна. Тэгэхээр бас том байлаа шүү дээ. Манай ээбич Эрдэнэтийг баццсан байсан. Тэг баццсан байсан. Эрдэнэтээс үл ямар ч байсан нэг 2013 оны сонгуулийн мөнгө шаасан баг. Ёки. Тэ. Яг ярил их юм за очиж байгаа яри. За төр баяртай. За яа. Мөбе бороо тэнд барьж явъя. Хойноос нь би ч одоо миний лайваар орчих гал ойр дойрныхын дүүнэр мүнрээр хилүүлээд байгаа нөгөө намын ганц нэг хүмүүсээс ебет ойр байдаг нөгөө сугны өснөд нь штэ. Над руу хилээд миний лайваар ороодох гэд. Би нэг станаг жинхэнэ ард түмнийхээ өмнөөс нэг аазгаа өдөлж байгаа асуудал би нүдэн дээр нь асуун л та. Айгаагүй миний лайваар орно. За ямар ч үсэн ебе прогийн араас Эрдэнэт рүү явлаа шүү. Тэгээд ийм байна. За одоо тэр яг гавьяа байгуулсан хүмүүс нь бол нэг өгүүлэхэд миний дөрөвний хэлсэнтэй. Эрдэнэт үйлдвэр 100% Монголын одоо мэдл ирсэн Эрдэнэт хот байгуулагдсны Эрдэнэт Орхон аймаг байгуулагдсны 50 жилийн том бэлэг шүү дээ. Мус ахал Эрдэнэлгийг өрчихгүй дээ. Чаавас хүнийг бас ядарч явахт надтай бас колон байсан ш. Наад чинь 461 хоригдчихсэн. Би Эрдэнэлгийн өрөөнд те хоригдчихсэн өрөөнд бас орж илаа. Тэг битэр зөрсөн. Нөгөө энэ хэлэр колон байсан шатах. За юм байна тэр хоёртай. Маргааш өгдөө Эрдэнэт уулзъя. Эрдэнэт хоттой уулзъя. За.